Тэмцээний өдөр гэр бүлийнхэн бүгд санаа зовсон царайтай түүнийг сүүлчийн замд нутгах гэж байгаа мэт л байлаа. Ийм уур амьсгал түүнд ч дарамттай мэт санагдаж амьсгалаад хэцүү байв. Эхнэр нь нөхрийгөө төлөө залбирахаар сумд очиход дүүрэн хүн сууж байх ба тэд ч мөн түүний төлөө залбирч байв. Энэ мөчтөл эхнэр нь ойлгов. Нөхөр нь хэний төлөө тултаж байгааг. Тэмцээнд гарахаас өмнө лавбуу төгшөж 50 мус байв. Тэр үед энэ эхнэр нь түүн дээр ирээд магадгүй би одоо л ягаад энэ тулаанд оролцохоор шийдсэнийг ч ойлгож байх шиг байна. Чи зүгээр л хин гэдгээ санаарай хайрт минь. Чи бол дайчин, чи бол Нью Жерсигийн бахархал. Чи бол хүмүүрийн итгэл найдвар. Чи бол хүүхдүүдийнхээ баатар, харин миний хувьд зүрх сэтгэлийн минь авраг. Эхнэрийнхээ дэмжлэгийг авснаар лавбуу өөртөө итгэлээ эргүүлэн олжээ. Түүнийг рингэн дээр харахад танхим намгүн болж тайлбарлагч хүртэл дуугаа намсгав. Энэ нь түүнд үзүүлж буй хүндлэл байлаа. Түүний рингэн дээр гарахад цахилгаан өргөдлөг талгадаш уухайн дуу гарав. Ийм үзэгдэл өмнө болж байгаагүй ба боксын хаамралтын өрөөнөөсөө гарахдаа энэ байдлыг хараад хувьсгив. Тэмцээн эхэлж лавбуу ширүүн товтлоо. Гэвч боксын хаан өндөр том биетэй ба тэр лавбуугийн толгой гараараа дарж шоолон инээж байв. Яг л хүүхдтэй тоглож байгаа мэт. Энэ бол түүний байнга хэрэгэлдэг арга барил ба өрсөлдөгчөө уурлууд сэтгэл зүйг нь өгүүлэх. Гэвч лавбуу тогтхонч нөлөөлсөнгүй. Түүний хамгийн сайн чаддаг зүйл нь уян хатан хөдөлж урд хөл гартай өрсөлдөгчөө ойроос хүчтэй зохих байв. 3 дугаар үед боксын хаан лавбуугийн хугарсан хавирга руу хүчтэй довтлоо. Лавбуу гаднаа 54 эсгсэн ч толгоогоо эргүүлэх үед өвчнөдөө бараг ухаалдах шахаж байв. Дараагийн үеэс лавбуу хүчтэй тоглохоо болов. Тэр уян хатан хөдөлж боксын хааны хоёр хүчтэй тохилтоос болтов. Бүх үзэгчид тэнэг гахаа хэмээн аврагыг шоолсон. Тэр урандаа автаж шүүгч тэдний хооронд зай гаргахад лавбуу гинэтгэн зөхөв. Боксын хаан үзэгчдийн эсэргүүцлийг үл тоож бүхэл хориотой аргуудыг ашиглав. Тэмцээний бүхэл үед зориуд түүний эхнэрийг дуртаж түүнийг байнга үгээр доромжилсон ч үргэлж тайван байдаг лавбуу хүртэл ухаанаа алдах төхөв. Аз болоход түүний менежер тайзан дороос чангаар хашгирч түүнийг бодит байдалд эргүүлэн авчирсан ч боксын хааны зорилго биелсэн байв. Лавбуугийн цохилт аль хэдийн замраагүй болж дараагийн үед боксын хаан үдээ ууртайгаар нээж энэ тэмцээнд ил гялал байгуулахыг хүсэж байлаа. Тэр цохилт бүртээ бүх хүчээ дайчилж байлаа. Лавбуу хоёр хүчтэй цохилтонд өртгөд түүний толгой эргэж хамраасан цус урсаж байв. Гэвч лавбуу унсангүй. Тэр гэр бүлийнхээ итгэл найдвар төдийгүй бүх хүмүүсийн итгэл найдварыг тээж байв. Лавбуу улам хүчтэй эрс шидэмгийн цохилтыг боксын хааны нүрэлөв болох хэрээр шууд балмагдан зогсов. Тулаан илхээс өмнө төлөвлөсөн өдөө хатгалаг огтон жүжлээ боксын хаан уурлан хараал урсгав. Түүний дараагт лавбуу дахин хамгаалгаа болж түүний хурдан хүчтэй цохилтууд боксын хааны нүрэлөв тасралтгүй бууж инэвсэглэн гашуун нулимс болж боксын хаан болон шагтан балбуулж байв. Бүх хүмүүс лавбуугийн нэрийг чангаар хашгирч ялалт ирж буй мэт санагдав. Боксын хааны хүчрэг биеийн нүчт аль хэдийнэ тэсгээ болж гарцаагүй байдалд орсон боксын хаан түүний хөл рүү хүчтэй зогсноо. Ностой зөрчил үзэгчдийг улам уурлуулж менежер ууртайгаар ринг рүү гүйж ороход раунд албаар дуусгар болов. Менежер лавбууд сүүлийн раундад боксын хаанаас хол байхыг зөвлөв. Эсрэг талд өрөм зөрчсөн тул тэмцээний төгсгөл хүртэл тэсгэдэл болно. Гэхдээ тайзан дээр гарсны дараа лавбуу огт ухарсангүй. Энэ олон жилийн турш тэр хизээж бууж өгч байгаагүй. Тэдний цохилтууд тасралтгүй бие биен дээрээ буусаар тэмцээн үзэж буй хүмүүсийн сэтгэл маш их түгшиж сэтгэл зовнын лавбуугийн төлөө залбирч байв. Радио сонсохоос үргэлж яадаг эхнэр нь ч гэсэн радионы өмнө ирэв. Лавбуугийн гэмсэн хавирга олон удаа зөхиуллаа. Тэр мөчид боксын хаан боломжийг ашиглан лавбуугийн цохилтоос болтон түүнийг эрүүгүргэн цохилоо. Хамаг хүчээрээ хүстэй зөхиж лавбууг хідэн алхам ухраалаа. Бүх хүмүүс босоход лавбуугийн хараа бүрэлдэж эхэллээ. Түүнрээ улам ойртож буй боксын хааныг хараад тэр гинэт өмнө үзэж байсан бичлэгээ санав. Боксын хаан үргэлж ийм үед өрсөлдөгчөө өгтлэн зогтдог байсан ба дараагийн цохилт түүнийг ч гэсэн өхүүлэх нь гарцаагүй. Гэрэл бүдгэрэн харагдах зуур гэр бүлийнхэн нүднийх нь өмнөөр жирлсэн өнгөрөв. Чи бидний баатар.